Эрхэм мөндөд нийслэлчүүдээ та бүхэндээ айлчлан ирж буй гал морин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй могоо жилд нийслэлчүүд бид бүхэн агаар орчны бохирдлыг бууруулах, авто замын төвжирлийг бууруулах томоохон төсөл хөтөлбөрүүдэд гараанаас нь гаргасан бүтээлч он жил байлаа. Тухайлбал Дулааны 5 дугаар цахилгаан станц, Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, Таранбай, метро зэрэг томоохон мега төслүүд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу гараанаас гарсан гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна. Эдгээрийн зэрэгцээ бид бүхэн Улаанбаатар хотын инженер хангамж, үерийн далангийн болон бусад барилга байгууламжуудыг барьж урт, богино, дунд хугацааны төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Үүний зэрэгцээ эрүүл мэнд, босрлын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүд дуусаж, зарим төсөл хөтөлбөрүүдийг шинээр санаачлан 2026-2027 онуудад бүтээн байгуулахаар бид төлөвлөн ажиллаж байна. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт тарлгүй төр хувийн хвшлийн түншлэлээр бид амжилттай эхлүүлсэн гэдгийг дуулгахад таатай байна. 2026 оныг нийслэлчүүд бид бүгд бизнес эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан гэдгийг дахин та бүхэндээ дуулгая. Айлчлан ирж буй 17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал морин жилдээ илгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Сар шиндээ хотол төмнөрөө сайхан шинлээрээ.